Hey guys, өнөөдөр бүгдээрээ тэгэхээр илээ явж байна. Бид нэр 6 найзуудаараа явж байгаа. Тэгээд 4 Киргиз охин, Казак хүн байгаа. Тэгээд нэг Киргиз бандтай. Тэгээд бид нэр зургуулаа өнөөдөр илээ явж байна. Өнөөдөр 5 сарын үеийн нэгний өдөр юм байна. Тэгээд өнөөдөр хамгийн сүүлийнхээ экзамуудыг өгсөн Альбион коллеждоо. Тэгээд бүгдээрээ одоо Детройт аэропорт руу явж байна. Альбионоос 2 цаг гараа явах байхаа. Тэгэхээр тэндээсээ болохоор бид нэр юу руу явна? Илээ рүү онгоцоор явна гэсэн үг. Тийм байна. За тэгээд амар гоё байна. Энэ бол бүх багаачтай амар гоё. Монгол маягаар янзлсан байна. За тэгэхээр манай жолооч бас Узбекистанаас таарсан. Тийм болохоор одоо манай 2 хүн бас урт сууцсан одоо Орос дээр сайхан манай жолоочтой бол ярилцаж байна. Одоо бүгд Орос, Казах хүмүүсийн Орос дээр интервью авъя. Орос сонсдог хүмүүс анхаарлаа хандуулаарай. Здравствуйте, люди! Как у вас эмоции для влога? Расскажите, пожалуйста. Я очень рада. У нас тут узбекские песни играют. Слышите? Мы будем спать в Голливуде сегодня. О, да. У нас... Держи микрофон. Нет, держи так. И какие у вас планы и амбиции для LA? Работать, пахать. Очень много снимать тиктоков, наслаждаться такой калифорнийской жизнью, все песни понимать. Гулять. Ага. Еще у вас какие есть планы? Кроме Можно этого? Найти заряженного казаха. Кат. За тийм байна. Тэгээд одоо бүгдээр Детройт аэропорт руу очиод тэгээд аэропортоос ямар хван те сонирхолтой магадгүй тэрийг харуулъя гэж бодож байна. За тэгээд тэрүүгээр уулзаа да. Манай найзуудын ачаа нь 18 кг-аас ихсэн болохоор одоо манай хүмүүс ачаануудаас юмаа гаргаад тэр хүнчмэжний гудас даав маавгаа одоо үлдээж байна. Зарим нь бүр юу Вы что-то рассказываете, такой умный? Тэгээд манайхаа одоо гутлаа үлдээж байна. Одоо халуунс илүү услагч хэдрээс үлдээж байна энэ. Жиг асуулт одоо бүгдийг нь хийж байна да. Миний одоо. Одоо ч юу? За тэгэхээр манайхаа ачаа нэтэрсэнд бол 2 хүн $125 ийж төлсөн байна. Нийлээд тэр хүмүүс $250 манай хязгаар төллөө. Тэгэхээр Мы заплатили $125 за перевес. Много денег. Деньги много. Би бол яг миний ачаал яг гой таарсан байсан учраас ашгүй илүү мөнгө төлсөнгүй. Тэгээд манай яг охтууд манаас ялч хичээд байсан болохоор нийлээх бас жоохон мөнгө төлчих шиг боллоо. Тэгээ зүгээр дээ. Как чувствуешь ты себя? Детройтоос Илэрүүсээ 5 гаруй цаг ирсэн. Тэгээд Spirit Airlines-аар ирсэн. Spirit гэдэг бол ер нь Америкта баг байгаа хамгийн хямдхан airline-уудын нэг гэсэн. Эсрэг нь $70 цэгцтэй. Та нарыг өөртөө байгаа ганц үхээ аваад нисэх нэг юм бол $70 болно. Тэгээд багаж нэг юм бол багажнаас $70 болдог байна. Нэг багаж. За нэг тийм байна. Вау! Да. А когда успели приехать? За тэгэхээр бид нэр Spirit-ийн ирсэн чинь маань нэг найзлаа гэж маргааш өглөө 9 цагаар өөр рейс хийхээр болсон. Black Tesla. И у нас сегодня тэгээ манай сая нэг хүнийх нь лагэж маргааш өглөө 9 цагаас ихээр болсон. Тэгээд Spirit-ийг өөртөө хариуцлага үлээгээд танай номердоо маргааш өөртөө энэ лагэж явуулчаа гэж. Амьдрал нэг иймэрхүү. Guess 84, please. Guess 84. Hey guys, өнөөдөр 5 сарын 7-ны өдөр Лос Анжелес хот
гэдэг хэсэгт нь би бол амьдарч байна. Тэгээд өнөөдөр би яагаад ч юм гинт бодоод би нойрд амар хитрхийн суулт орой болоод амар ингээд комфорт зонд орсон юм шиг санагдаад нэг тийм амар productivity дээр унцсан юм шиг санагдлаа. Тэгээд өнөөдөр би гинт шийдвэр гаргаад гэдэг хотоос Санта Моника хүртэл бүхэр шидлээ нэг найзтайгаа. Тэгээд энэ бол нийтдээ 28 км юм уу? Тэр хавцаа байх хэвээр 27-28 км. Би амьдралдаа 5 км-с илүү бол гүйж үзээгүй. 5 км бүгд миний бол яг шилдний яг ясаар нэлээд өсөлттэй болохоор үзээгүй. Гэхдээ их хүн бол ямар ч асуудлыг бол заавч гарах чаддаг байх албатай. Ёстой. Тийм болохоор тийм байсан ч гэсэн бид нар бүгдээрээ зүгээр хэцүү бас ч гэсэн зүгээр их хүн бол зовлонгоос төрсэн. Тийм болохоор өнөөдөр бүгдээрээ өөрсдийгөө сориод 28 км ямар ч бэлтгэлгүйгээр гүн. За тэгээд надад амжилт хүсээрэй. Амжилт хүсээрэй. Ваа, окей. За 3 км хүрсэн. 5 ч юм уу. Яг 3-аас 5 явна. Амар халуун байна. God damn bro. Нийлээ халуун. Тэгээд сая би бол нийлээ халуун баг яг үндэ ухаан алдаж байгаа шиг бас мэдрэмж авлаа. Гэхдээ зүгээртэй. За одоо ер нь бол барилгууд дуусаад ямар ч одоо ер нь бол баг барилгагүй уулын дундаар одоо явна гэсэн үг. Тэгэхээр устуусгүй байгаагүй. Тэгээ устуус бас наагч байгаа одоо ганцхан литр ус байгаа зүгээр. Тэгээд энэ уулыг ямар ч гэсэн нэгэн даваад замынхаа хагасыг бол давахгүй бол цаашаа бол одоо игэнд бол ямар ч дэлгүүр мэлгүүр байхгүй. За тэгээд тийм байна. Всегда голодные. Яа, нөгөө нэг яг амар классик American Dream хийсэн хүмүүсийн нөгөө нэг адилхан байшингуудыг харуулж байна. Биднээс шорон замыг нүгээр гарч ирээд дууслаа. Тэгээд одоо доошоо дахиад нэлээх байгаас. За хүмүүс нэр Америк нэр уус болон хэр машинг бол худлаа шүү гэдэг. Би тийм бол үнэн гэдгийг бол мэдчихсэн. Гэхдээ өнөөдөр бол яг үнэхээр өөрийн биеэр туршиж үзэж байна. Үнэхээр гайхалтай, үнэхээр аимшигтай. Ямар хэмбэн уул нь бүр ингэж би баг богд болыг тойрж авчихсан гэж чинь яг үнэ. Үнэхээр дуустгүй уултай газар. Яваал хэвлээ бол. Вау. Энд одоо ингэ дээрээс доошоо байгаа пентхаус болон тэрбум долларын $60 үнэтэйгээ боддоо. Ягаад зүгээр ганцхан чинийх байл. Тийм биз. Санта Моника. Остановись в Америке, вот тебе Елена, Санта Моника. Еба. За тэгээд өнөөдрийн влог энүүгээр ингээд өндөрлөж байна. Өнөөдрийн авах сургамж бол рискийг хүлээж ав, шинэ нэмийг оролдоод үз. It's gonna be worth it anyways. Алдсан ч олсон ч алдах юм бол сургамж олох юм бол ялт. Би бол нэг ялт гэж